сайн мэцхан өгдүүдээ. За сайхан. За суцгаач. За багшийг нь болор тунгалаг гэдэг. Багш нь та нартай өнөөдөр монгол хэлний хичээл орох гээд ирсэн байгаа шүү. За багшийн хичээл 13 амтан оролцоход ирсэн мэн. Эдгээр амтад оролцоход ирсэн мэн. Та нарын мэддэг амтан байна уу? Мэддэггүй амтан байна уу? Харж байгаарай өгдөөтэй. Мэдгүй. Бүгдээр ингэ мэдгүй. За эдгээр амтад жаагаад хамтдаа төгөд явж байгаа юм бол за бүгдийг мэднэ. Тэгвэл эдгээр амтад жаагаад хамтдаа явж байгаа юм бол үлгэрэх юм болоо. Ястаа мундаг зөв штэ. 12 жилийн амтад байна тийм үү? Бүгдээрээ 12 жилд ордог. Тэгвэл хамтдаа энэ 12 жилийгээ зөв дараалт оруулах уу? За тэгье. За эхлээд ямар амтан мэдээ? Хулган эхлээд идэм байна. Дараа нь үхэр, дараа нь бар ханын. Суулаа, заавал дараа нь юу вэ? Соо. Дараа нь могой, дараа нь хэн. Дараа нь мэр юм уу биш юм уу? Бич. За. Юу бүрэн? За. Хаан мэр ах. Хэнни юу? Энд байх уу? За дараа нь бич. За. Дараа нь юу вэ? Дахиа. За дараа нь нохой. Дараа нь хахаа. Тэмээ. Нэрийн тэмээ 12 жил байдаг лөө? Байхгүй. Яагаад байхгүй байгаа юм бол? 12 жил багтаагүй. Тэгвэл тэмээ яагаад 12 жилд ороогүй юм гэдгийг хэдүүлээ өнөөдөр мэдээж авъя. Ямар мундаг ухаантай хөвгт байж чаа. За одоо тэгвэл хэдүүлээ хамтдаа тэмээ үнсэнд хүрвэх болсны учир шалтгааныг нь мэдээж авъя. Тэг үү? За тэгтээ эхлээд хэдүүлээ 12 жилээ зөв дараалт оруулсан байна уугүй юу гэдгийг харъя. Эхлээд юу вэ? Тулган дараа нь за юун дээр алдсан бэ? Мэр хаанах вэ? Ингээ зөв байна. За одоо тэгвэл тэмээ үнсэнд хүрвэх болсны учир шалтгааныг нь хамтдаа уншия. За бүгдээрээ хамтдаа чаа дуугаад 1 2 3 и. Стамонд. За дараагийн хэсгийг нь 1 2 дугаар салгааныхаа уншиж шүү заяа. За уншаарай. Нөгөөд нь хараа унших. За одоо ангиараа хамтдаа уншия. Тэмээ бүгдээ хат
За дараагийн хэсгийг нь энэ 3 дугаар талаа уншъя. За хамтдаа уншъя. Тэр цагаас натай үнсэнд хөрвөө болсон гин. За одоо тэгвэл ажлын хуудасаа дээгнээгээд за бидний уншсан их байгаа хамгийн ихнэн дээр. За тэрийг харааны уншлагаар уншаад үгийн утгыг нь мэдгүй байх юм бол балаараа доогуур нь зуръя. За харааны уншлагаар уншаад үгийн утгыг нь мэдгүй үг байвал доогуур нь зуръя. За хий дуусчаад гараа өргөн шүүгдүүдээ. Доогуур нь зуръя. За будаа буруу гэдэг нь хэлж. За доогор нь бор. Ингээд нэг x ч юм уу. За ингээд x. За босно. За дууссан миний хүмүүс. За багш дугаарыг. Илүү үг байгаад шүү. За надад орчихгүй юм нөхөө. Яг уншсан хэсгийг хэл сайн хэдүүлэг уншсан гэсэн үгтлээ. За ямар үг байсан бэ? За багштай гараа өргөн шүү. Багштай гараа өргөд хариулъя. Ямар үг мэдэхгүй байсан бэ? За нэг үг хэлж. Ямар үг утгыг мэдэхгүй байсан? Кино. За өөр хин хэлэх вэ? За минийх хэлж. Адгуус. За адгуус гэдэг үгийн утгыг мэдэхгүй байсан мэ. За өөр. За адгуус. За адгуусан гэдэг маань адгуус гэсэн үг нөхөө. За хөрвөөх. За мандахыг. За багш нь биччихье. За минийх 8 6 дугаар төгт. Үнс. За минийх хэлэх юм уу? 16 дугаар төгт. За дараа за хөрвөөх. За ихэвчлэн дандаа хөрвөөх, адгуус, мандах, үнс гэсэн үгнүүд байна тийм үү? За эндээс өөр
Энэ дөрвөөс өөрийг бицүүхт байна уу? За. Зөвхөн унсан гэсэн дээр шүү дээ. Яг энэ үртэл ахгүй. Энэ үртлээ. Хөрвөөх. За. Бурхан. За. Ухасхийн. За тэр 17 дугаарт өгч. Амтныг гэдэг маань амтан гэсэн үг шүү дээ минь хөө. Бид тийм мэддэг үг нь шүү дээ. Амтан. Ямар амтан эдгээр чинь бүгдээрээ юу вэ? Амтан баггүй юу? За 20 дугаарт өгч. Хөнөөх. За хөнөөх. За эдгээр өгнүүд. За тэгвэл эднийг та нар өөрсдөө бодлоор юу гэж бодож байна? Та нар юу гэж бодож байна? Энэ адуус гэдэг маань юу гэсэн үг юм бол? Адуу гэсэн үг үү? Морь. Өөр юу юм бол? Муу санаатай өнөө. За тэгвэл хөрвөөх гэдэг маань юу гэсэн үг юм бол? Морь хөрвөөх үү? За. Хэвтэх. За. Мандах гэдэг маань юу гэсэн юм бол? Нар мандах, нар гарахыг хэлээд байна. За үнс гэдэг маань. За тэгвэл тэр үнс чи хаанаас гараад байна? 100-ндаа үнсээ ичдэг лөө. За. За тэгвэл хөнөөх гэдэг маань юу гэсэн үг? Хөнөөх. Хөнөөх юм уу? За тэгвэл эдгээр маань тойл бичигт юу гэж байд юм болоо? Тойл бичигт юу гэж байд? Бүгдээрээ харъя. За, адгуус гэдэг маань юу гэсэн үг гинэ үү? Зэлэг мал тижээвэр амьтдыг юу гэдэг бах нь? Адгуус гэдэг бах нь. Тэгвэл хөрвөөх гэдэг маань юу гэсэн үг юм бол? За, тойл бичигт ингэж байд юм ээ. За, унши хамтаа. Хүн амьтан биеэрээ эрхийг юу гэдэг нь хөрвөөх гэдэг. За тэгвэл мандах гэдэг маань юу гэсэн үг гэлээ өгдөлээ. Нар гарахыг хэлээд байгаа байхгүй мандах гэдэг нь нар гарах. За тэгвэл үнс гэдэг маань юу вэ? Тойл бичигч юу гэж юм бол? Шатаад шатсан аргал өөр юу вэ? Модо нүүрс эдгээр маань бүгдээрээ шатаад юу болдог бах нь? Үнс болох нь. За тэгвэл хөнөөх гэдэг маань юу гэсэн үг вэ? Хөнөөх гэдэг нь хүн алах юм уу? Хор хүрийг хийг юу гэдэг байна уу? Хөнөөх гэдэг нь тий. За хөтөлөө сая ихээ уншсан тийм үү? Уншаад үгийн утгаа мэдэхгүй байгаа өгнүүдээ тэмдэглээд мэдэж авдаг болсон уу? Болсон. За одоо тэгвэл за тойл бичигт юм байт юм. За одоо тэгвэл энэ 12 жилийн аль жилд нь одоо болж байгаа лээ өгдүүдээ? Хулган жил болж байгаа лөө? Могой жил болж байгаа. Тэгвэл могой жилээс цаашаа энэ хэдэн амьтад маань бүгдээрээ даалгавартай хүрээд ирчих. Та нараар хийлгэх гээд. За хамтдаа энэ даалгавруудыг хийж гүйцэтгэх үү? Тэгье. За тэгвэл могооны даалгавар юу гэж энэ хүмүүстэй уншия. Одоо саяхан унсан их байна тийм үү? Хэмээ унсанд хөрөөх босны учир гэдэг ихийг уншаад нэг асуулт зохиоё. Асуулт зохиохдоо ямар үг ашиглаарай гэсэн бэ? Яагаад гэдэг үгийг оролцуулаад нэг асуулт зохиоё. За ажлын утсаа айгуулч нэгний даалгавар. Яг үнэн зөв. За багш нь харуулъя. Багш руугаа харж. За бичиж.
За энэ дээр наа. Энэ дээрээ нэг асуулт зохиоч. Нэг асуулт шүү. Зөв. За асуултаа зохиоч. Нэг асуулт. За тэр асуултаа найзуудаасаа багшаасаа найзуудаасаа асууна гэж бодоод зохиогоорой. За багш нь 2 минут үгүй. Уг нэг асуулт нэгэнд нь л бичих юм нөгөө. За гараа өргөөрэй. Асуултаа зохиож гараа өргөн шүү. Энэ дээр минийхөө зураа энэ дээр нь бичээрэй. Зөв. Энэ дээр нь бичээрэй. Амар мондгээ. Тэгнэ? Юу яагаад вэ? Тэрийгэ бичих тэгээ болно. Суулцхан. За бичээ. Энэ дээр асуултаа зохиогоод бичээ. За их дотроос шүү мөнхөө. Их дотроос. Их дотроос. Их дотроос нэг асуулт зохиоч. За гараа өргөөрэй минь хөлтөө те. Гараа өргөч. Тийм ээ. Тэгээд зөв штэ зөв. За гараа өргөж юм нөхдөд те. Ямар мондгийн таньж чаа. За одоо тэгвэл асуултаа найзуудаас асууя. Найзууд нь хариулахдаа бүтэн өгүүлбэрээр хариулах шүү заа юу. Бүтэн өгүүлбэрээр хариулах шүү. За хэн найзуудаас асуултаа асуух уу? Хэн асуултаа асуух вэ? Асуулт зохиосон байгаа шүү нөхдөд. За 10 номертой үг. За Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ? За хариулъя. Найзынхаа асуултанд хариулъя. За өмнөхөө хариулчих. Асуултанд хариулна. Үгүй өмнөхөө. Эхлээд асуултандаа хариулчаад дараа нь асуултаа асууна заа ёо. За эхлээд Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ гэд найзуудаас та нараас бүгднгээс нь асууж ийн. За хэн хариулах вэ? Тэмээ өмнө зүг рүү бүтэн өгүүлбэрээр хариулаарай. За. Окей. Найзынхаа асуултанд ихлэ хариулж ил та хүмүүс үү? Энэ найз нь Тэмээ яагаад 12 жилд ороогүй юм бэ гэж асуугаад шүү. За ороогүй. За ууд. Найзаасаа өөр хариулах хүүхд байна уу? Өөр найзынхаа асуултанд хариулах хүүхд байна уу? За минийхөө. За яагаад Тэмээ ер нь 12 жилд орч чадаагүй? Бүгднгээс нь багш нь асууж байна. Багшийнхаа асуудалд хариултаа. Нар мантахыг зөв штэ. Хулган Тэмээ хоёр хэн 12 жилд төрүүлж 12 жилд орохын тулд яасан? Мэлзээ тавьсан тийм үү? Ямар мэлзээ тавьсан? Багшаа сонсъё 1 2 3. За багшаа сонсоорой. Эхлээ багшаа сонсч. Тэмээ яагаад 12 жилд ороогүй юм бэ? За багшийнхаа асуулт нь тэр 3 номертой хүүхэд болохоор хулган Тэмээ хоёр мэлзээ тавиад
Тэгээд хин төрүүлд нар харахыг мандахыг харнаа гэсэн. Тэгсэн чинь хин харсан мөлий? Хулган харсан учраас хулган 12 жилд ороод тэмээ төрүүлж харж чадаагүй учраас яасан? 12 жил ороогүй. За энэнгээс өөр асуулт зохиосон үг вэ нөө? За 11 дуу. Ямар мундаг юм бэ? Тэмээ яагаад үнсэн дээр хөрвөөдөг болцсон? Хулганы хөнөөхгээд яагаад гэсэн? Хөрөөгөөд байсан. Ямар мундаг юм бэ тайдчаа. За одоо тэгвэл хулган могооны даалгаврыг хэдүүлээ биелүүлсэн үү? Биелүүлсэн. Одоо тэгвэл хиний даалгаврыг биелүүлэх хэлээ? Үхэр. За мэрний даалгаврыг уншия. За хулганы хэлсэн үг хийсэн үйлийг нь эхлээд уншия. За эхлээд уншия бүгдээрээ. За ажлын утас гаргач. Ажлын утасны чинь дараагийн тасгал. За 3 дахь тасгалыг нь уншия. За энэ хүсэлттэй байгаа. Энийг. За тэмээний хэлсэн хулганы хэлсэн үг хийсэн үйлийг уншия. За юу гэж хэлсэн? Тэгээ хулган юу гэж хэлсэн? Хулган юу гэж хэлсэн гинэ? Хэлсэн үг нь би гэж хэлсэн тийм үү? За дараа нь юу гэсэн? Энэ дандаа хэлсэн үг байна тийм үү? Би гэж хэлсэн байна. Бас нар гарлаа гэж хэлсэн байна. За тэгвэл хийсэн үйл нь юу юм? Ямар үйл хийсэн? Бүхэн дээр нь ингээд гараад суудсан байж тийм үү? Дараа нь яасан? Өөдөө оройг ингээд ширтсэн байна. Нарны туяаг харсан. Дараа нь яасан? Үнсэн даагуур ороо явсан байна. Ийм үйл хийсэн байна. Тэгвэл тэмээний хэлсэн үг, хийсэн үйлийг одоо өөртөө бичиж. Их дээрээсээ харж байгаа л бичих юм нөхөө. Хэлсэн үг ямар үг хэлсэн тэмээ? За тэгээ бичих юм нөхөө. Тэгээд ямар үйл хийсэн? Ямар үйл хийсэн? За бичих. Өөртөө бичих. Хийсэн үйлийг нь бичээд хэлсэн үгийг нь бичих. Ямар үг хэлсэн? Өөртөө бичих. Тэмээ энэ нар гарах дорн зүг. Зөв шүү дээ. За тэгээ бичээрэй. За ихээс харж аваад бичиж. Нүсэн дээр доо шоноо ингэ бичиж. Би сандэр Гişиндээ гэж хэллээ. Ихтэй тэгж хэлсэн мөлөө? Хэлсэн үгүй шүү. Тэгээд хийсэн үйлсэн болохоор энэ дээрээ бичиж заяа. Гамд өгч нэ. Харин загш. Хийсэн үйл нь юу? Ямар үйл хөдлөл хийсэн? Тийм ээ, ямар үг хэлсэн? Дараа нь ямар үйлдэл хийсэн? Ингээд харсан маань юу юм? Хэлсэн үг гэхээр таад ингээд юм ярьж байгаа шүү дээ. Тэрийг хийж байгаа байхгүй юу? Хийсэн үйл гэдэг чинь бичиж байгаа, сууж байгаа, гівтж байгаа тэрийг хэлж байгаа. Тэмээ үсэн
Зөө ямар мундаг ээ. Та мундаг. Тэгнэ. Зөө шүү та нарах зөө. Өөрсдөө бодлороо бичих миний хөлтөө зөө. Болно. Зөө хийж штэ мундаг байна. Өөрсдөө тэгээ хийж. За хийгээд дуусчих юм бол гараа өргөн шүү. Харин би гэж хэлсэн үү? Хэлсэн мөлөө. Өөрсдөө бодлоо бичих. Дараа нь багш нь хэлж өгье заа юу зөв буруу юу гэдэг. Тэгэхэд өөрсдөө бодлыг бичих. Миний гэнэ таа юу шүү. Мөстө мундаг. За. За бичсэн үед нь гараа өргөж байгаараа багш нь харна шүү. Хэн дууссан байна, хэн дуусаагүй байна гэдгийг харна шүү багш нь. Яста мундаг хөвгтүүд бай тайдчаа. За ихэд. За одоо тэгвэл багштайгаа зүг харъя. Тэмээний хэлсэн үг хийсэн үйлийг нь хамтдаа ялгаж бичиж байгаа тийм үү? За тэмээ тэгвэл юу гэж хэлсэн? Тэмээ хулгай хоёр хоёулаа юу гэж хэллээ? Би гэж хэлсэн. Дараа нь яасан? Бичсэн үү? Яста мундаг. За хийсэн үед нь юу юм? За нар мандах зүг харсан. Нар мандахыг хүлээн зогссон. Мэдээгээ алдсандаа яасан? Уурсан. Нэг дэвсгэж ухас хийсэн. Үнсэн дээр хөрвөөсөн. За миний хүүхдүүдийн бичсэнтэй адилхан байна уу? Хоёр нь чинийхтэй адилхан байна гэдэг чинь сайн байна гэсэн үг байхгүй юу? За одоо хамтдаа бүгдээрээ уншия. Чанга дуугаар багш руугаа хараарай. За уншаарай. Тэмээний За тэгвэл яагаад би гэж хашгирсан? 12 жил ороход тэгвэл яагаад нар мандах зүг хараад зогсоодсэн? Мэдчихсэн болохоор уу? Тэмээ тэгээд нарыг харлуу. Харж тагш. Энэ нар мандах зүг рүү яагаад харсан? 12 жилд орохын тулд нар мандах зүг рүү харсан. Дараа нь яасан нар мандахыг хүлээн зогссон. Яагаад хүлээн зогссон?
Оо, нар мандахыг хүлээгээд зогсож исэн байна. 12 жилд орохын тулд тийм үү? За, мэлзээгээ алдсандаа уурсан гэж. Яагаад мэлзээгээ алдсандаа уурсан? Оо, өөрөө орч чадаагүй хулган орсон учраас яасан? Уурсан. За, хулганыг дэвсэх гэж ухас хийсэн гинэ. Яагаад ухас хийсэн юм болоо? Уурсан болохоор. Өөрөө 12 жилд орохыг хүсээд уурсан байна тийм үү? Тэгээ дараа нь яах вэ? Үнсэн дээр яасан? Хөрвөөсөн. Яагаад хөрвөөсөн? Хулганыг хөнөөхгүйд үнсэнд хөрвөөсөн байна. Тэгвэл бид нар альва үлгэрийн гол баатруудын хэлсэн үг, хийсэн үйлийг нь олцох юм бол ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг нь яах нь мэдэж авч болдог нэ. Тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань юу байсан бах нь? Учир шалтгааныг олж бичиж. За бид нар тэгвэл тэмээ үнсэнд хөрвөх босны учир шалтгааныг олж мэдж чадсан уу хүүхдүүд ээ? Чадсан. Ямар мундгээ. За одоо тэгвэл дараагийн даалгавар нь. За хоньны даалгавар юу юм бол? За үгүй хүүхдүүд ээ биш шүү. За хамтдаа уншия. Тэмээ маань 12 жил багтаагүй боловч 12 жил багтсан бүх амьтны шинж төрхийг биедээ агуулсан байдаг ажээ гэж. За тэгвэл ямар шинж төрхийг биедээ агуулсан байдаг юм болоо? Энэ юу вэ? Хулган юу гэх юм уу? Үхэр гэдтэй. Удай хамартай. Бүгдээ дахиа өргөлтэй, нохоо гуйтай. Гахаа сүлтэй. Тэгвэл энэ 12 жилийн бүх шинжийг энэ тэмээ яадаг байх нь багтаадаг, хадгалсан байт юм байна. За одоо тэгвэл бичийн даалгавар юу гэнэ? Эхийн хэсэг За дараалалаар нь дайрлуулад өгөөч гинэ. За энийг хараарай. Энийг уншиж яагаад зөв дараалалд оруулчих. Эхлээд ямар үйл явдал болоо дараа нь яасыг уншиж байгаа зөв дараалалд оруулчих. Эхээ харж агаад. Эхлээд ялсны А юм уу Б юм уу Б юм уу? Эхлээд ялий. Эхлээд энэ дөрвийн аль нь олсон? Тэрийгээ энэ дээр нь байрлуулах нь бичгэнэ. За бичиж. Эднийг харж агаад зөв дараалалд нь оруулчих. Эхлээд ямар аль нь олсон? Энэ дөрвийн аль нь олсон? Энэ олсон юм уу? Тийм үү? Сайн унштай юм нөхөө. Сайн хараарай. За өөртөө ич. Тэгвэл нэгтэн гэж өөр энэ ч бичээрэй. Нэгтэн альны. Нэгтэн альны. За гараа өргөн шүү хүүхдүүд ээ. Гараа өргөн шүү. Тэр хүн дээр ич. За. За болцноо. За. Эхлээд аль үйл явдал нь оллоо хүүхдүүд ээ. Эхлээд аль нь олсон? В нь олсон. Дараач нь юу юм? Дараач нь. Зөв хүүхдүүд ээ. Зөв яасан мөнди. За одоо дараач нь даалгавраа оръё. За өгч орсон. Нараад өгч. За.
тус бүрд нь нэг шалтгааныг зөв харгалзуулан холбоод найзуудтайгаа хуваалцаарай гэж байна. За энэ урт талд нь байгаа хүмүүс үү. За энэ. За энийг харч. Энэ дээр нь нөхөх үгнүүд нэ. Харж агаад зөв олбочих миний хүмүүс. Наадчихаа. Тэгээ наадчихаа. За дээрээс нь харж агаад зөв үгийг нь дээр нь холбоё. Дээр нь бичээ. За хин нар мандахыг хүлээсэн блэ? Тэмээ нар мандахыг хүлээв. За үнсэн дээр хүрвөө гэнэ. Тэмээ нар мандахыг хүлээсэн. Үнсэн дээр хүрвөө гэж байна. Яг үнэн зөв. Хулганыг дэвсэх гэж ухасхийн үнсэн дээр хүрвөөсөн. За, төрүүлж харжээ. Хэн төрүүлж харсан? Хулган нарыг төрүүлж харжээ. Үнсэн доогуур оржээ гэж байна. Хэн үнсэн доогуур харсан? Зөв. Нар гарлаа хэмээн гашгараад яасан? Үнсэн доогуур орсон бахна. За, өстой мундаг. За одоо юг ажлын уцаач. За дараа нь хэлүүлэх бүсээ өгч зөө. QR кодоо гаргач. За багшийнхаа асуултанд хариулахдаа яах вэ хүүхдүүдээ? Хариулт авах юм бол Агаа, Б хариулт бол Б-гээ. Энд дээр ингээд дарах л уу? Үгүй тий. За. За харж байгаарай.
뭐. 그게 무슨 그거 버스는 중요한 부분인데. 그게 무슨 그게 버스는 그거 나라를 찾아 보시다. 버스는 그거 얘기할 때. Jadi,